Хог хаягдлыг нэг үе бодох юм бол ард иргэд аж ахуйн нэгж байгууллагууд тийм ээ их ус үр дээр хог хаягдлаа тодорхой түвшинд бол ангилаад бас дадж гин сурч гин өөрчлөлт гараагүй шүү сагч төслөл гарч байгаа. Гэхдээ их усүр дээр ангилан ялгсан хог хаягдлыг гол одоо юуны их усүрээс нь тухайлбал яг одоо манай гэрээс миний одоо ангилсан хог хаягдлыг хотогчлтын тээвэрлэх байгууллага ирээд орцны үүдэн дээр сачхтай хольж ачиж аваачаад одоо Улаанбаатар хотол Нарангийн гэрт аваачаад шууд газрын өрсөнд одоо болшилж чинь тийм ээ. Тэгээ яагаад нөө иргэдийн юм уу их усүр дээр ангилсан энэ хогийг хотогчлтын газар тогтчил үйлчилгээний компани маань шууд аваач буулгаад байна гэхээр төвлөрсөн хогийн цэг дээр очихдоо зэрэг энэ хотогчлтын компаниуд хэдэн тонн хог ачиж ирв. Одоо А цэгээс Б цэг хүртлээр хэдэн удаагийн гэрээс хийсэн бэ гэдгээр нь санхүүжилт өгдөг учраас ерөөсөө зөвхөн нөгөө санхүүжилт мөнгөнд үнгээ бодоод яг энэ тээвэр логистикийн дэд бүтцээ зөв голдролд нь оруулж хөгжүүлэх энийг шугамын хоёр салах одоо энэ ажил бол хаягдж байгаатай л шууд холбоотой гэж хэлнэ. Өнөөдрийг болтол одоо манай Монгол улсад ялангуяа Улаанбаатар хотод 50 гаруй хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжсэн байна. За мөнгөнд үнгээ аваад үзэхдээ зэрэг 390 сая гаруй долларыг аль хэзээ зарцуулаад дууссан байна. За өнөөдөр хүртэл одоо яг Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулахтай холбоотой 6 том төсөл хэрэгжиж байна. Донорын санхүүжилттэй. За тэгээ энэ төслүүдээр ч гэсэн яг өнөөдөр бодит байдлыг харахтаа зэрэг нөгөө хог хаягдлын маань салбарын хамгийн чухал салбар болох энэ тээвэр логистикийн дэд бүтцээ зөв голдролтод оруулах, зөв менежмент хийх ажил бол харахаа эхлэхгүй байна. За нөгөө талаар бас харахаар хотын нийт иргэдэд бас нэг буруу ойлголт байгаад байна. Тэр нь юу вэ гэхээр миний ангилсан хог хаягдл бол мөнгөө. Миний энэ ангилсан хог хаягдлыг за энд байгаа дахин боловсруулах үйлдвэр юм эсвэл дундын нэг ченж авахтаа энэ үнийг заавал надаас мөнгө төлж ав. Хэрвээ чи надаас мөнгө төлж авахгүй бол би энэ хогийг заавал ангилаад авах шаардлагагүй ч гэдэг юм уу тийм ээ. Тэгэхээр энэ маань юу хэлж ийм нэхэр нөгөө энэ олон жилийн хувьд хэрэгжсэн энэ хог хаягдл маань ганцхан менежменттэй ганцхан л аргыг дахин давтаад байгаатай холбоотой байгаад байгаа байхгүй юу. Жишээлбэл энэ дээр ингээ харьцуулсан судалгаа хийгээд үзэхдээ зэрэг ер нь дэлхийн улс орнууд ч гэсэн ард иргэдийнхаа хог хаягдлыг их усүрүүдийнхаа дадал хандлагын ингээд наажмаар өөрчлөөд энэ зөв дадал зуршилтай болгохдоо тодорхой хэмжээний богино хугацааны акцууд явуулдаг. За та өнөөдөр дахин босруулах боломжтой хог хаягдлыг энд өгөөд за урамшуулт нь одоо 0-ын цаас ч юм уу дахин боловсруулсан үйлдвэрүүдийн одоо сурталчилж байгаа бүтээгдэхүүнийг өгөх ч юм эсвэл тодорхой хэмжээний мөнгө урамшуул өгөх ч юм уу тийм ээ ийм богино хугацааны ийм хүмүүсийн дадал хандлагыг нийлвчүүлэх ийм нөлөөллийн ажлыг байнгын яг л ийм л байх хэрэгтэй юм шиг манайхан бас юм буруу ойлгосон менежмент хэрэгжүүлээд байна. Тэгээ энэ дээр бол бас өөрчлөлт хийх хэрэгтэй, зоригтой өөрчлөх шаардлагатай байна.